За тэгээд Засгийн газраас гар гэдэг шахалт үзүүлсэн юм уу? за бид нар нэг шууган болсон юм чинь Наранбаяр сайд ингээ би за айлтанд нэрлэхгүй. За тэгээд тэрийг яач тэгээд үргэлжлээд явъя заяа. Өнөөдөр би яг ажилдаа орж байна. Харамсалтай нь яг нэг юм шууган гарцсан байна. Дөрөвт өдөр би эмнэлэг төвтөнд хуваарьтны хагалгаа хийсэн. Тэгээд тайлбар өгч чадахгүй байсан чинь харин гадуур нэлээд зохиомжлоод ардын яман зохио шиг бүр ингээд зодон зохио болсон бид нар ингээд ташаа мэдээл явчихжээ. Тэгээ энэ бол тийм ердөөсөө байхгүй шүү. Энэ ч юм бол Яг юу болсон? өглөө за би ярьтیں۔ Өглөө болсон. Дөрөвтлөө өглөө шүү дээ. Зүгээр л манай зөвлөлийн хурал, ажил хэрэгч хурал, байдаг л нэг хурал. Угаасаа хурал болгон улс төрийн хувьд бол маргаантай, мэтгэнтэй зарчим байр суурь илэрхийлж явдаг. Тэрэн дээр санамсаргүй тохиолдол болоо, ёстой санамсаргүй тохиолдол болоод тийм хөмсгөн гимтсэн байгаа. Тэгээ тэрийг бол Наранбаяр зогсон биш ээ. Зогсон. Яадаг гэжтэй. Өглөө 9 цаг. За би нэг онцгой хэлэхгүй бол зарим нөгөө баяжуулаад, хөгжүүлээд, орой, аригтар тийм юм юу ч байхгүй. Өглөө 9 цагаас бид нар хурал хийдгээрээ хийсэн. Жижиг сажиг маргаан бол байнга л байдаг. Тэрэн дээр өстой жинхэнэ санамсаргүй тохиолдол болоод тийм осол болсон юм байна. Тэгээд дөрөвдлийн өглөө үгүй. Тэр өглөө Энийг одоо Жолцсон байнгын орог зөрчил гэж хараад байлээ шүү дээ. тэр бол өглөө тэр хурлын дараа бид чинь чуулгандаа сууж байгаад тэгээд өдөө сойж би эмнэлэгт явцсан шүү дээ. Түүнээс тэр чинь дараа нь харин яагаад тиймэрхүү дэврэгсэн байдлаар мэдээлэл явсныг ойлгоогүй. Зохиогүй. Хэрвээ тэр чин тухайн үедээ уучлалгүйгаа санамсаргүй одоо хүний нүд рүү гараа хийчихдэг шээ. Тиймэрхүү тохиол болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэр ингээд дууссан. Тэгээ юм шүү. Би нэг онцгой хариуцлагатаар хэлье. Энэ бол цагдаад бүртгээд болоод ахаар тийм гэмт хэрэг зодоон зохио тийм асуудал биш. Хүн намайг Дуудлага ирсэн байлээ шүү дээ. Мэдхгүй тэрийг би бол мэдэхгүй байна. Зүгээр энэ бол ёс зүйн болон ямар гэмт хэргийн шин чанартай биш болохоор бид нар одоо энэ энэ шууган гарсны харамсалтай. Энэ дээр та бүхэн бас яг ийм шаардлагагүй зүйлээр хит ингэж хөөрч шуугах хэрэг байна уу? Монгол улсад энэс өтө олон асуудал. Жолцсон байнгын ороос дуудаж өөр нь уулзсан уу тантай? Тийм багтаа. Одоо нэг гишүүн нөгөө гишүүнийхээ одоо ирэхэд халдсан асуудал биш үү? Засгийн газрын дуудлага ирсэн. Та энэ дээр яг ямар процесс болсон талаар тайлбарлаад өгөөч. Ингээ энэ ямар ч байсан бэ те? Ямар ч байсан хүмүүсийн бодоод бичээд байгаа шиг зодолтоод эсвэл ариг тар суугаа тийм байхгүй өглөө болсон. Зүгээр л жирийн хурал энэ бол байнга болдог ийм хурал. Тэрэн дээр цагдаа дээр хинч гомдол гаргаагүй харин яагаад мэдээд өгсөн мэдэхгүй. Энэ бол хамгийн ямар ч байсан. Тэр ямар асуудал хийлцэх нь бол тэр одоо хурлын одоо намын дотоод асуудал шүү дээ. Тэр байнга тийм байдаг. Нэг сүртэй юм болсон гэж та хэлэхгүй шүү дээ. Болоогүй гэдэг шүү дээ. Тэгээд яг юу болсон? Хоёр хоёроо тавилсан байж шүү дээ. Хамгийн гол нэг улсын хурлын ямар ч байсан би баталгаатай энэ хэлээ. Талцсан гэдгээс болоо. Баталгаатай хэлээ. Энэ бол шүү дээ. Нөгөө олон нийтэд ингээд ташаал нь хөөргөөд дөвүүлгээд ингээд сэвдсэнтэй адилхан тийм зодон зохион болоогүй танхаар биш. Манай хүн намынх ялангуяа Наранбаяр сайд бит хоёр нэг зодолдоод харж хүмүүс биш. Хүмүүс харж байгаа бах. Маргаан бол байна зөвхөн Наранбаяр сайд ч өөр бус гişүүдээс маргаан бол байна. Гэхдээ энэ бол би дахиад хэлээ. Энэ бол ёс зүйн болон гэмт хэргийн чанартай бие биенээ зодсон, цогсон тийм асуудал биш ээ гэдгийг балъя. Сайдын одоо би талцсан байж энэ ч нь одоо халдсан биш ээ. Харин тийм. Өөрсдөө тийм сүртэй юм болоогүй тийм. Тэр бол үгүй тэр ямар асуудал гэж байгаа юм бэ? Яг санамсаргүй байдлаар ингээд санамсаргүй байдлыг зогссон гэсэн. Яадаг тийм байхгүй. санамсаргүй байдлаар би харин дахиад хэлж штэ. Та бүхэн зогсон сайдын юм бол байхгүй.